За хамтдаа Гитлэл номны 1-р бүлгээс 4-р бүлэг хүртэл уншчихлаа. За энэ Нартай Библи гэдэг номон дээр бол Гитлэл номыг Египтийн боолчлолоос чөлөөлөгдсөн нь буюу чөлөөлөгдсөн нь гэж нэрлсэн байна. За бидний уншиж байгаа Библи дээр бол Гитлэл ном гэж орчуулагдсан байгаа. За өмнө нь бол Египтээс гарсан нь гэж бас орчуулагдсан байсан. За мэдээж бүгдээрээ ижил утгатай. За 1-р бүлэг дээрээс ерөнхийдөө Египтийн хаан бол одоо энэ Израилийн ард түмэнтэй ухаалаг харьцахгүй болохгүй боллоо. Хэтэрхий олууллаа боллоо, бас хэтэрхий хүчрхэг боллоо. Тийм учраас хойшид нилээдгүй нарийн анхааралтай хандахгүй боллоо гэдэг утгаар ерөнхийдөө янз янзын арга хэмжээг бол авч эхэлдэг байгаа. За тэгээд эхний арга хэмжээ бол юу байсан бэ гэхээр их барьж байсан тэр хүмүүст охин төрүүл амьд үлдээж, хүү дөрвөл амийг нь хөнөөгөөрөө гэдэг бол тушаалыг өгсөн. Харамсалтай нь их баригчид бол Бурханаас эмээдэг хүн байсан учраас хааны тэр буулгасан тэр зарилгыг бол биелүүлэхээс айдаг. Тэгэхээр тэр хүмүүс бол хааны зарилгаас айхаас илүү Бурханы өмнө буруу зүйл хийхээс илүү их айж байсныг эндээс харж болдог. 17 дээрээс харах юм бол тийм ээ. Гэвч их баригч эмэгтэйчүүд нь ертөнцийн эзнээс эмээдэг байсан учраас хааны үгийг үл дагаж гарсан бүх хөвгүүдийг нь амьд үлдээжээ. За тэгэхээр хааны зарилгаас эмээхээс илүү Бурханы өмнө буруу зүйл хийхээс илүү их эмээсэн. Тийм учраас тухайн нүдэнд харагдаж буй Египтийн хааны зарилгт дуулуургүй хандаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Бурханы өмнө зөв амьдрахын тулд өөрсдийгөө эрсдэлд оруулж байна гэсэн үг. Өөрсдийгөө золиослж байна гэсэн үг. Үүнийхээ үр дүнд юунд хүрсэн бэ гэхээр 20:21 дээр их баригч бүсгүйчүүд ертөнцийн эзнээс эмээж үнэн шударга хандсан учраас түүний хайр ивэлийг үзэж гэр бүлтэй болцоожээ. Израильчууд ч улам олон хүнтэй маш хүчрхэг үндэстэн боллоо гэсэн байна. За тийм байгаа биз. Тэгэхээр хэдийгээр хааны зарилгт үл захирагдаж Бурханы өмнө зөв амьдрах тэр амьдралыг сонгосон ч гэсэн үүнийхэн төлөө Бурхан тэднийг ивэж бас өрөөж хайр нэгүслээ буулгаж тэдний гэр бүлийг хамгаалсан байдаг. Тэгэхээр энэ их баригчдын итгэлийг энэ Гитлэл номны 1-р бүлэг дээр дурдсан нь бас зоригтой байсан бахаа гэж бодож байна. Тийм ээ. Нүдэнд харагдаж буй тийм ээ хааны үгэнд дуулууртай байх уу? Нүдэнд үл үзэгддэг ч гэсэн түүний дээр оршиж байгаа Бурханы үгэнд дуулууртай байх уу гэдэг сонголтыг энд маш сайн харуулж өгсөн гэж бодож байна. За үүний дараа Гитлэл номны 2-р бүлэг дээр тийм ээ Лев овгийн нэгэн эр хүүтэй болж байгаа тухай бичигддэг. Мэдээж энэ хүү бол энэ бидний уншиж байгаа энэ Гитлэл номыг бичсэн, Эхлэл номыг бичсэн, Тооллого номыг бичсэн, Леви номыг бичсэн, Дэд хууль номыг бичсэн тийм ээ. Библийн хамгийн ихний 5 номыг бичсэн Мойсе 2-р бүлэг дээр төрж байгаа юм аа. За Мойсе бол хааны ордонд өссөнийг та нар бол мэдж байгаа. Еврей айлд төрсөн боловч тийм ээ тухайн үед хаан бол еврей хүү бүрийг нийл мөрөнд таях зарлиг буулгачихсан байсан учраас
эцэг их хоёр нь бол Мойсег бол нилээдгүй нуугаад өсгдөг. Харамсалтай нь бүр нуухын аргагүй болсон учраас тийм ээ арга буюу ээж нь хүүгийнхэн амийг бол бурханд даатгахаар шийднэ. Тэгээд зэгсээр сагс хийгээд тэр сагсантаа хүүгээ тавиад Нийл мөрөнд урсгадаг. Тэр хүүг бол одоо Египтийн хааны гүнж бол олоод өсгөн. Ингээд Мойсе бол одоо Египтийн ордонд одоо хүүхэд насаа өнгөрүүлнэ. Тийм ээ 40 жил ордонд амьдарсан байдаг. За үүний дараа Мойсе бол одоо нэг Египт хүн, нэг еврей хүн дарлаж байгааг хараад бол өөрийгөө еврей хүн гэдгийг мэддэг учраас тэр еврей хүнийг хамгаалаад нөгөө Египт хүнийг хөнөөчнө. За үүнийг нь одоо хаан мэдсэнийг бол одоо дуулаад Мойсе бол одоо Медиан гэдэг цөл рүү бол зугтдаг байна. За ингээд Медиан гэдэг цөлд бол Мойсе 40 жил амьдарна. Тэнд Зепора гэдэг их нэртэй болно, тийм ээ хүүтэй болно, тийм ээ ерөнхийдөө бол 40 жил цөлд хонь хариулдаг. За энэ тухай бол Гитлэл номны 2 дугаар бүлэг дээр гарсан байна. За ингээд 3 дугаар бүлэг дээр бурхан бол тийм ээ 80 жилийн дараа тийм ээ Мойсетой уулзнаа. За тэгээд Мойсед хэлсэн үгнээс харах юм бол энэ хэсэг өгүүлбэр бас өнөөдөр надад бас их гайхамшигтай санагдаж байна. 7 дугаар эшлэл дээрээс харуул. Мөнхийн эзэн цааш нь хэлсэн. Египтэд миний ард түмэн хэрхэн зовн тарчилж буг би харсан. Харгалзагч нарын харгас хэрцгий гарын доор тэдний уйлан орилохыг би сонссон. Тэдний амсаж буй зовлонг би мэднэ. Тиймээс би тэднийг Египтийн гараас салгаж тэр нутгаас чөлөөлөн гаргаад өргөн дэлгэр тансаг баян идэ цагаан балан бурмаар бэлгсэн Хинан, Хит, Эмор, Фриз, Хив, Ивус үндэстнүүдийн оршин суугаа нутагт аваачихын тулд буун ирлээ. Харж багт над руу хандаж уйлан орлох Израиль түмнийхээ дууг би сонслоо гэж байгаа юм. За энэ тэмдэглэсэн байна. Би харсан, бас би мэднэ, бас би сонссон гэж байгаа байхгүй. Тэгэхээр Египтэд амьдарч байгаа Израилийн ард түмний бүх байр байдлыг бурхан харж байсан. Бурхан сонсож байсан. Бурхан мэдэж байсан. За энэ нь өнөөдөр ч гэсэн энэ дэлхий дээр амьдарч байгаа. Миний амьдралыг бурхан харж байгаа, сонсож байгаа, мэдэж байгаатай яг ижилхэн утгатай юм а гэж бодож байна. Бурхан ерөөсөө сонсохгүй байгаа биш. Бурхан ерөөсөө харахгүй байгаа биш. Бурхан ерөөсөө мэдэхгүй байгаа биш. Бурхан бүгдийг нь мэдэж, харж, сонсож байгаа. Тийм учраас 11 дээр гэтэл Мойсе хариудна. Би чинь хэн болохоор Египтийн эзэн хаан дээр очиж Израильчүүдийг тэндээс чөлөөлөн гаргах эрхтэй юм бэ. Тийм учраас бурхан Израилийн ард түмнийг Египтээс чөлөөлүүлэхээр Мойсетой яриад зогсож байна. Өөрөөр хэлбэл намайг мэдээчгүй байхад бурхан намайг аврахын тулд тийм ээ надад туслахын тулд бурхан ажиллаа хийж байдаг гэдгийг одоо эндээс харж байна. За ингээд 3 дугаар бүлэг дээр бол Мойсе эзэнтэй уулзаж эзнээс дуудлага авч тийм ээ Египт рүү явхаар болдог. За гэтэл тийм ч амархан бас явахгүй. Намайг тийм ээ явуулсан гэдгийг одоо Израилийн ард түмэнд яаж юугаар би нотлох вэ гэхэд бол
Бурхан 3 төрлийн гайхамшигыг бол үзүүлдэг. Нэг нь гартай байгаа таяга газарт хай гэхэд таяг бол могоо болж хуурдаг. Буцаагаад барь гэхэд тэр могоо таяг болон хуурж байгаа. Гараа үрлүгөө хий гэхэд гараа үрлүгөө хийн. Гаргаад ирсэн чинь гар нь уян өвчтөй болчихсон байсан. Буцаагаад хий гэхэд хийгээд гаргаад ирсэн эрүүл болчихсон байсан. Тэгээд нийл мөрний уснаас утга гэхэд утга нь тэг газар тасах гэхэд цус болж байгаа. Энэ 3 гайхамшигыг бол Мойсед Бурхан бол үзүүлнэ. Ингээд энэ гайхамшгуудыг үзүүлэх юм бол намайг чамайг илгээснийг тэд мэдэж итгэх болно гэж хэлдэг. За тэгээд үүний дараа Мойсе хамгийн сүүлийн дуулуургүй байдлаа бол харуулна л да. Тэр нь юу вэ гэхээр за тэгвэл би уншиж үгэй. 13 дээр. Гэтэл Мойсе мөнхийн эзэнд хандан их эзэн минь би чинь олны өмнө үг хэлж чадахгүй. Надаас өөр хүн явуулахыг би танаас гуй гэж. Мөнхийн эзэн энэ удаа Мойсед уурлан хэлгэнэж. Левигийн Аарон гэдэг хүн чиний ах биш үү? Тэр чинь үг хэлэхдээ чадамгай болохыг би мэднэ. Одоо тэр чамтай уулзахаар ирж явна. Чамтай уулзаад тэр баяр хөөр болно. Түүнтэй ярилцаад чи хэлэх үгийг нь зааж өгсгөө. За би юм ярьж чаддаггүй хөө. Өөр хүн явуулаач гэдэг үгийг бол хэлдэг. Тэр үед чамд Аарон гэдэг ах вэ. Аарон чиний өмнөөс ярих болно. Аарон та хоёрыг би илгээх болно гэж. За ингээд хамтран зүтгэгчийг хүртэл Мойсегийн хажууд тавьж өгдөг. Ингээд Мойсе Аарон хоёр хамтдаа юу хийсэн бэ гэхээр Израилийн ард түмнийг Египтээс чөлөөсөн. Учир нь Бурхан тэр хоёртой хамт байсан. Тийм учраас өнөөдөр бид нар чөлөөлөгдсөн нь гэдэг гитэл гэдэг номыг одоо уншаад сууж байна. За ямар ч тач өнөөдөр гитлэл номны эхний 4 бүлгийг уншчихлаа. За та бүхэн ч гэсэн уншаад олон зүйлийг бас бодож тунгааж байгаа хаа гэж одоо бодож байна. За тэгээд дараа нь дахиад уулзъя. 5 дугаар бүлэг дээр дахиад уулзъя. Баяртай сайхан амраарай.